Багын дээр тавьдаг. Зөндөөд байхгүй. Бас хитрхи их юм жоохон буруу юм гэхээ. Ингээ хайп болчихж байгаа болохоор ихгүй удаа явдаг байхгүй. Нэгэн өвтгөр яг бодож эхлэх юм билээ гэхээ сонголт бас биш байж болно шүү. Тэр Дуужил тэгэл тэгээд зөндөөл. Өнөөдрийн мэндийг хүргэе. MSM Talk podcast-ийн маань энэ удаагийн дугаар хэлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн зочноор ингээд энэ удаагийн маань зочноор AIA-ийн үзэсгэлэн 3 бүсгүн маань ирсэн байгаа. Сүүлийн үед солонгосыг бол нэлээд их одоо AI-аар судалж байгаа 3 сайхан бүсгүн маань зочин болоод ирсэн байна. Баярлалаа тааруултаа. За баярлалаа. За баярлалаа. За манай бороо сайхан наадж байна. Сайхан наадж байна. Наад үзснээр сайхан болж байна. Сайхан наадж байна. Нөө сайхан наадаад одоо тэгсэн наад нь дуусаагүй л явж байна. За манай бороо одоо биднийг үзэж байгаа үзэгчнээс өөрсдөө гоё сайхан танилцуулаад тэг би бас нэг зүйл хэлмээр байна. Ер нь бол чөлөөтэй подкаст болохоор сайхан чөлөөтэй ярилцаад явъя те дөрүлээ. За ямар ч бас энэ гоё нэвтрүүлэгтээ урьж бид нарыг ингэж гоё чөлөөтэй ярилцсандаа урьсан маш их баярлалаа. Намайг Бадма гэдэг. Солонгос ирээд одоо 15 жил болж байгаа. 2010 онд анх иржээсэ. Одоо бараг 16 жил болж байгаа юм шүү дээ. Тийм байна шүү дээ, тий. Тэгэл ерөнхийдөө энэ дээрэл магистр сурж байгаа л анхны эмийн ажлуудад дадлан сард ажиллаж эхэлж байсан. Тэгээ одоо хүртэл 14 дэх жилдээ бараг ажиллаа явж байна. Дадлынхаа салбарт уу? Түүний чи. Тэгээд одоо явж байгаа тэгээ энэ хоёр тагаа бас ингээ нэг баг болоод ажиллаж байгаа AI компанид. За баярлалаа. За дараагийн үзэлтэй бүсгээ. намайг холон гэдгээ. Би бас адтай нэр заяа Бадмаартай хамт ажиллаад одоо 4 жил болж байгаа шиг байна тий. Тэгээд энэ нэрээс ингэж суралцах юм ихтэй хамт ажиллаж байгаа болохоор ингээд сэтгэл яг өндөр байдаг. Тэгээд солонгос тэгээд бас ирж очиод байж байгаа болохоор яг тодорхой хэмжээгээр бас удаж байгаадаа л орох байх. За. 5 хүүхэдтэй нөхөртөөгөө тэгээд энэ ч амьдардаг. 5 хүүхэдтэй. Одоо авчихсан. Тийм. Яагаад авсан гэдэг. Би бас одоо солонгосээс ирээд ер нь бол яг амьдрал 3 жил болж байгаа. Тэгээд дөнгөж ирэнгүүтээ л одоо энэ даатгалын компаниг сонгосон. Тэгээд шууд Бадмагчийн дор AI гэдэг холбоотой нэг үе болж ирж байгаа юм. Монголд ч өөрөө угаасаа даатгалын ямар нэг юм яг гоё төгсөл байдгүй. Би ч юм бол одоо ирээд 3 жил болж байгаа гэхээр яг тэр түүх юм амар сайн мэдж байгаа байхгүй. Тэгээд ирээл яг өөрөө би даатгалын тэр мэдрэмжийг аваад энийг л яг энд байгаа хүмүүст ингээ мэдрүүлээ. Гэл орж ирсэн чи бүгд мэддэг юм байна. Тэгээд мэддэг юм байна. Гэхдээ миний бодлоор бас миний өгсөн яг их суралцах байгаа гэсэн бас мэдгүй юмуд бас манай хүмүүст байгаа байхгүй манай болж байгаа. Тэрийг мэдрүүлэх юм бол ажиллаж байна да. За манай бүрэн бүсгүйг заяа гэдэг байгаа тийм нэрээ л заяа. Нэр нь их утга учир гэдэг юм болов уу би айгүй боддог байсан. Сүүлийн 30 гараад ирэхээр айгүй сонио. Тийм бүр ингээд хүний нэр чинь нөгөө нэг одоо энэ насныхын амьдралд одоо оногдож байгаа бас нэг юм тийм хувь заяагаар учирж байгаа нэг тийм зүйл шүү дээ тий. Тэгээд ээж аав маань биний нэрийг өгөхдөө бас хин нэгний нэрийг өгөхдөө нэг тийм утга учиртай өгдөг юм шиг. Ингэсэн чам тий Бадмаар гээл тэгэнгөө тийшээ ингээ хуулсан над заяа гээл бид нэрэл нэг тийм яаж ч авахгүй өөр өөрсдийнхөө өнгөөр гэрэлтэж байгаа юм гоё 3 бүсгүй бас ирсэн байна. Баярлалаа. За ингээ та гурав маань одоо ажил мессийн талаар ярилцсанаа хэвлээ. Гэхдээ тэрийг жоохон хойш нь тавьж агаад наан нэг хувь хүнийхэн талаар ярилцъя гэж бодож байна. Солонгос тэгээд манай Бадмаа болохоор 16 жил болж байгаа юм шүү дээ. Тийм 10 онд орж ирсэн. 10 онд. Холонгийн хувьд яг хэдэн жил болж байгаа юм? Бас 10 хэдэн жил болж байгаа. Гэхдээ бас Монголд дундуур нас ирж байгаа. Монголд амьдрах гэж бас нэг 2 ч удаа оролдож үзье. Тэгээ жоохон хөтөлбөртэй жил орчих. 10 жил байна тий. Хамгийн утга нь манай заяа биш тий. Насаараа жил. Солонгос улсыг сонгох ирэх болсон нэг тийм шалтгаан шалтгаанууд хүн болгонд байгаа шүү дээ тий. Өөр ингээл ер нь бол солонгос улсыг би бол яг дотроо өнөөдөр бол яг үндэсний маань баяр наадам болж байна л да. Гэхдээ бид нар энэ сайхан баяр наадамынхаа одоо баяраар бас бид нарыг яг өөрийн улсаа байгаа юм шиг сайхан бас байлгаж байгаа өгөөчтэй сайхан улс гэж боддог. Солонгост байгаа монголчууд маань гэсэн
гоё ингээл нэгдэж нийлээл яг их орондоо байгаа юм шиг маш тийм духтаагаад сайхан үнсний баяр наадмуудаа хотмоо сайхан тэмдэглээд явж байна тий. Ингээд харахаар манай гурав маань Солонгос улсад ирээд хамгийн ихээр сурсан зүйл юу нь юу бэ? Сурсан юм гэвэл тэгэл ер нь бол тэгэл солонгос хэлнээс ахуулаад ерөөдөө Монгол солонгослын төгссөн ч гэсэн энэ дээд яг нэг магистртаас 2-3 жил одоо ингээд гүм хичээл хийгээд ингээд суралцаа явж байгаа гэсэн бас ингээд ажлын байран дээр гараад ирэхээр угаасаа тэг хэллийг бол угаасаа сурах байхгүй мэдээж ингээд Монгол солонгос аль одоо ялангуяа даатгалаар хийж байгаа шүү дээ. Тэгэхээр хэл бол ерөөсөө зайлшгүй айгүй их сураад ингээд адилхан солонгос хүмүүстэй даатгал хийж өгөөд монгол хүмүүстэй даатгал хийж өгөөд ингээд яваад даатгалаар дамжуулаад ерөнхийдөө солонгосын нийгэмч гэдэг юм уу тий. Тэгээ энэ улс орны хамгийн чухал юм даатгалын цаана бид нэр одоо эрүүл мэндчээ тэгэл ерөнхийдөө одоо ирээдүйн баталгаагаа бүрдүүлээ явж байгаа ш нэгсэндээ өвдлөө гэхэд эмнэлэг төвтлээ гэхэд ч юм уу ерөнхийдөө ингээд ард нь ингээд даатгал нь байж гин ер нь тэгээд одоо нэгсэндээ өвдлөөхэд одоо өөхөх их алга ба штэ эмчилгээгээ очиод хэлэх чинь ч гэдэг юм уу тий. Ингээд янз бүрийн нийгмээс суралцсан юм бол нэр хязгааргүй маш их байгаа. Тэгээд мэдээж эх орноос хол гэр орноос хол байгааг дүүтгаараа бас тэгээд хатуужил хөтөөжил тэгэл зөндөөл сурсан юм бол тэг хязгааргүй дээ. Бас улсад ирээд бид нар ер нь ингээд бодоход хамгийн хөвгчлөлтэй өөрөө бүр тэрэндээ ингээд жоохон фэртэйч гэдэг юм уу те. Өөрөө бүр тэрийг бодгоор л инээ түрээд байдаг нэг тийм дурсамж. Шууд орж ирлээ. Зөөс өмнө ярьчихсан. Нөгөө нэг юугаараа эмэгтэйчүүдийн холбооны юм ааш та сайхан болсон зүйл. Дулаахан юм болоо. Тэгээ дулаахан. За. Сайхан болсон. Тэр зүгээр шууд орж ирж байна. Тэгээ ингээд байжсэн чинь бид хэд ингээд манай хулангийн төс өдөр болоо тэр өдөр чинь. Тэгээ бид нэр ингээд жоохон хоол моол идээд юм ихийнхаа хоолоо паб тэгээд суужлаа. Тэгээл ичсэн чи гинт хулан наадаа амар хэнийг хэлэн гэж. За нэг бас тий энэ солонгост бас нэг олон танил залуу байгаа. За нэг залуу байгаа. Тэрийг харснаа яг чамтай адилхан ярьдаг юм байна гэдэг. Би ч нөгөө ирээд удааг байгаа юм. Солонгост л аксент дээр яг муу байгаа шүү дээ. Гэтэ яаж ч бодсон би бол тэрнээс дээр санагдаад байгаа. Одоо нэг хэлж байгаа үг мөгөн тий. Тэрийг харахаар бүр гомдсон бороо. Тэр нэг хөвгөлтэй байгаа юм байна тий. Бүр хөвгөлтэй би одоо бусад ингээ хүний сонсож байгаа мэдээж энэ удацсан байгаа юм чи тий. Хэллэг нь бол мэдээж аялгын шал өөр байгаа шүү дээ. Миний хэллэг үнэхээр л ингээ сонсогддөг юм байна да гэдэг. Өөрийгөө гадаас толцсон юм байна шүү дээ. Тэгсэн чинь мууж өгөхгүй байгаа. Зүгээр минь. За манай хоёрын хувьд хэн яг хэлж ярих вэ? Хөвгчлөлтөө одоо ингээ дурсамж байгаа. Би болохоор их л олон жилийн яг оюутан байхдаа бас тийм амар удааг байсан. Автобусанд явж байгаад гинт нөгөө торомцолдог байхгүй юу? Тэгснээ сандраад нөгөө гинт торомцсон чи хүний хөлн дээр очиж гიშчихгүй юу? Тэнгүүтээ нөгөө рефлексээр шууд нөгөө гарын бэрээд авсан чинь яг эргэтэй хүн байж таараа. Бүр амар гайхаад надраа. Тэгээд би бүр сандарсандаа зүгээр шууд зохингуудаа юу ч хэлэх юм бэ? Зүгээр кинчана гингүүтээ шууд ичээ бушуугаа яваад байна. Хөргөл хамгийн. Нааш нэрээс хөрчлээ байна. Одоо яаж чарахгүй. Яг нэг Монгол зам тий. Угаасаа яг гарын дээр ингээд өхөл дээр ингээд шигчээр рефлексээр ингээд шигдэг тий. Эдгээр ч болох хүний биед хамаагүй урчлээ гэдэг нөх гайхаад тий. За манай бадмаа яг ингээд гинт асуусан чинь бас юу ярих гинт санаанд дээрээс орохгүй байх юм. ийм гоё шигтэй дурсан. Ерөнхийдөө яг нэг хамгийн анх нэг энэ даатгалын ажилд орж байхдаа бид нар ч нэг ингээд анх ингээд шалгалтанд бэлдээл тэгэл нэг хэдэн 7 хоног явдаг байхгүй шалгалтандаа бэлдэн хичээл хийн. Тэгээ тэр хоорондоо нэг энэ ажлын газрын дарга нартайгаа бас ингээд гарч хоол унд идэн. Тэр үед нэг аагүй жим гэж байдаг байхгүй одоо нэг юуны солонгосын аагүй жим гэдэг нэг загсны нэртэй хоол байдаг байхгүй. Тэгээ тэрийг би нөө аагүй гэдэг нөө матар гэж ойлгоод тэгээ тэр айгүй өлсөжсэн солонгос ирээд бас нэг 2-3 жил болж ирсэн. Тэрийг анх удаа идэж үзээ. Тэгээ тэрийг матрын хоол гэж айгүй олон жил идэхгүй явсан байсан. Тэгээ дараад нь бас яаж бол яг тэр хоолнд хамт явжсэн хүмүүс маань ороод тэгээд би тэрийг матрын хоол гэж тэр баахан айгүй монгонд орж ирсэн.
Тэгээ одоо тэр хоолнд хамгийн дуртай. Тийм ээ. Тэгээд дуртай хоол нь юу вэ гэвэл тэр нэг юуны тэр загсны тэр одоо агужим тэр ах. Тэгээд тэрийг айгу олон жил материал хоол гэж бодож байсан бүр айгу. Тийм ээ тийм. Бодохоор одоо бидний амьдралд Солонгос улс маань их бага хэмжээгээр бүхэлд нэг үеийг өнгөрөөж байна гинэ хүмүүсдаа. Бидний одоо ээж аавууд залуу бид нар шиг байхдаа ирээд энээс хойш ингээд баг 20 30 жилийн ингээд нэг үе яваад байна л да. Ингээд харахаар ээж хүмүүсийн хувьд бас монгол хүмүүсийн хувьд тийм юу боддгийм бэ? Энэ монгол хэл, солонгос хэл гэл ингээд хүүхдүүд яриад нэг хосломл хэл мэл гэл яриад байдаг штэ. Манай ээж нар бол ер нь хүний эрүүл одоо тий аюулгүй байдлын төлөө сайн сайхны төлөө даатгалын ажил хийгээл явж байгаа тий. Гэтэл өөрийнхөө өөр хүүхдүүдийн төлөө бас энэ яг хэлний боловсрол дээр нь юу гэж бодсон? Өнтэйгээ амар ярилцлаа. Манай охины хувьд болохоор ер нь бас их зөрүүд начиг төлөв байхгүй. За тэгээд мэрэгжил сонголтноор ялангуяа одоо хүүхдүүд яг өсвөр насны хүүхдүүд тэр ааш цааш гид айгу огцон хуурдаг шүү дээ. Тэрэн дээр бол ерөөсөө чимээгүй л эз сурдаг юм лээ хүн. Маш хүлээцтэй. Тэгэл яг 1-2 үг шидчихэл за миний охин энэ яг аргаахын чиглэлээр сураад шүдний чиглэлээр сурахад яг юу хэрэгтэй вэ? Илүү амьдралтай бай. Яг мэдээж хүүхдүүд чинь бас наашаа хавд ирэх гээд байгаа шүү дээ. А гэхдээ солонгос руу ирээд миний хувьд бол юу гэж бодсон бэ гэхээр тэгтээ тэр одоо 18 настай хүүхд энд 18 жил Монголд байгаа одоо монголоор цэвэр ярьж байгаа шүү дээ. Тэгэнгүүт солонгос дээрээ тэр хүүхэд амьдралаа яг начид дахиад ингээ шинээр эхлэн гэхэд тэр хүүхдэд аягүй дарамтлахгүй юу? Оршин солигдоод бүх юм солигдоод тийм байна тийм. Тэгээд хэлний бэлтгэл явах болно. Тэнгүү хэлний бэлтгэлээс ахуулаад тэрэндээ дөнгөж орохдоо тэр хүүхдийн яг оюуны чадамж нь хэр бахав те. Тэгээ нэгээс 2 жил болно. Нэгээс 2 жилийн дараа их сургуулаа яг нэг хүссэн анаахт орж чадахгүй юу? Тэнгүүтээ буцаад тэр хүүхд чинь дахиад амьдрал нь шал өөр тийшээ явчих болов гэдэг айдас бас байсан. Тийм учраас шууд Монголдоо эхлээд суулгыг санал болоод манай хүсэж шүү. Монголдоо одоо сураад байж байгаа. Бас ер нь бол наашаа ирэх байгаа ээжүүдэд хэлэхэд бол хүүхдүүдтэй маш сайн зөвлөлдөж яриарэ. Ганц солонгос руу шууд ирлээгээд энэ бол зүгээр хамгийн зөв сонголт бас биш байж болно шүү. Тэгэхээр хүүхдүүдтэй хамгийн түрүүнд ярих хэрэгтэй байна. Яагаад гэвэл хүүхд чинь өөрөө энэ дээрээ шууд хар ажил дээр орж байгаа байхгүй. Яг шууд хар ажил дээр орж байгаа. Ерөөсөө тэр хүүхд бол бид нар яг ингээ харахгүй байгаа ч гэсэндээ би бол энд ирээд ингээ хүүхдүүдийг харж байгаа шүү дээ. Тэр айл нь жоохон хүүхдүүд чинь хар ажил хийгээл мөнгөний жоохон мөнгөний аюу аж аваад эсвэл зарим хичээлээ орохол нөгөө мөнгөө өгөө явчихж байна. Эсвэл зарим нь болохоор хичээл нь салгардаад байна тийм хөрх амьтаа. Тэр чинь бол яг амьдралыг нуруунд дээр өөрчилж амьдрал. Тэгээ дээрээс нь нэг хүний амьдралаас гадна манай Монгол улсын бас нэг маш том нэг иргэн шүү дээ. Тийм шүү дээ. Нэг төлөөлөл яг нэг бүлэг хэсэг залуучуудын иргэн үе. Тэгэхээр ер нь их хүний хувьд бас нэг Монгол улсын иргэний хувьд юу гэж боддог вэ гэхээр Монголда бас нэг сайн хүмүүжүүлээд тийм сайн мэрэгчлэн гаргаж үүсгэх байх. Ямар гоё юм бэ. Гэтэ манай заяа шиг ингэж боддог бас ингэж гоё бас өөр өнцгөөс хардаг ээжүүд бас тий олон байгаа хаа. Айгу гоё сонголт бас айгу сонин өнцөг байна. Магадгүй нөгөө нэг одоо яг ингэж ярангууд айгу олон бас нөгөө залуучууд манайхан ч ингэж Gen Z үеийнхэн ингэж ер нь бол манай дотроос зөндөө олон зочид ингэж ордог. Тэгээ ялцсан зарим нэг хүүхдүүдээс ингэж сонсож ээж аавынхаа нөгөө харин алтаас гараад ижиж ирэл нөгөө шоуц ингээд ороод зарим нэг нөгөө яах юм бэ тий угаасаа тэр чинь нөгөө залуу нас юм чинь тэгэнгүүт нөгөө нэг нөгөө сурч боловсрох юм ингээд салгардах байдаг юм уу тий ёстой л нөгөө өөр зураг руу явчихдаг чиний хэлдэг бас сонголт бас үнэхээр бас байж болох сайн бодгол асуулт байна тий ээж аав нарын за манай ээж аав нар сайн анхааралтай бас туршлагатай ээж шин тий маш сайн ярилцах хэрэгтэй тийм байна бид нар бол бүгдээрээ ээж нар тэгмэд манай одоо за маань заяа маань болохоор бидний бодвол хамаагүй одоо туршлагатай тий алхаг ээж болж байгаа. Яг тэгэхээр хүүхэд нь том байх тусам нөгөө хуулаад өнгөрсөн нөгөө юу тийм байгаад байгаа байхгүй зүг биш тий. Тэгвэл хулан бас эндээс үгүй шүү гэж. Одоо би хулангаас асуумаар байна. Яг саяны асуултыг асуухаасаа гадна нэмээд за хулангийн хувьд бол 10 жил гэхээр ер нь бол хүүхдүүд энд төрүүлсэн баг тий. Тэгэхээр бидний хувьд яг ингээд нөгөө яг эх орноосоо хоол ээж аваасаа хоол за ингээл анхан дөрөвч байгаа л хоёр дахь дөрөлтөг гэж ингээ явхад ер нь эмэгтэй хүн юуг даван туулд юм бэ сэтгэл зүйн тэр нөгөө гутрал мутрал гэдэг юм руу ордгийн юм уу гардгийн юм уу одоо яг бидэртэй авь адилхан ээж нар ингээ үзээ сууж байгаа тий тэр ээж нарт одоо минийс юу гэж хэлмээр энэ чи тэгээд яг ийм үед яг яаж хэрхэн давж гарваа
За ер нь бол яг замдаа явж л байгаа. Яг таваа дуусаагүй л. Дуусгээл төрч байгаа. Манай хамгийн том нь бол одоо 19-т 20 хүрч байгаа байхгүй. Тэр чинь хамгийн бага нэг настай гэхээр чинь бүх насныхан байгаа учраас тэгэхээр өсвөр насных ч байна. Өсвөр насны дуусгаад байгаа ч байгаа учраас тэгэхээр ерөнхийдөө яг жирэмсэн байх хугацаа тэгээд төрөөд хүүхдээ арах хугацааг хамгийн бага нь нэг 2 жил орчим заавал гэртээ суух болж байгаа. Тэгэхээр яг энд байхад эсвэл Монгол байхад ч юм уу яг би болохоор зүгээр сууж чадахгүй ингээд нэг жижиг сажиг одоо зардаг ч юм уу хэртээ хийдэг ч юм уу нэг хүргэлтэд аль чадах эсвэл гэртээ ингээд хийх боломжтой юу л вэ бүх ингээд заавал ингээд ямар ч байсан зүгээр монгол хэлээр өрөөсөл зүгээр сууж чаддгүй нэг тийм юм тийм шүү. Цаанаасаа нэг тийм. Эхлээд ихний хүмүүсээр болохоор дандаа ингээд мөнгө боддог байсан юм лээ. Эхлээл мөнгө гээл за өнөө маргааш гээд ягаад гэвэл ганцхан нөхөртөө гэр орноо тижих гэдэг үүргийг биш нөгөө хамтдаа ингэж өөрлөж явдаг болохоор ер нь илүү тусалчих юмсан амраачих юмсан ч гэдэг юм уу тэгэж боддог болохоор ингээд дандаа мөнгө олж исэн байгаа. Ер нь 3 дахь эхлээд арай жоох өөр. Би мөнгнөөс илүү хүүхдүүдийн хүмүүжил, эрүүл мэнд би яг ингээд нэг гэртээс суусан 1 жил 2 жилээ бас бүгдээ амар ингээд бухимддаг байсан. Одоо ингээд зүгээр алдчихж байгаа юм шиг эсвэл мөнгө олохоос ч юм уу ямар нэг юм суралцахаас хин нэгнээс хожигдоод байгаа юм шиг мэдрэмж бүх ээжүүдэд төрдөг баг. Тэгэхээр тэрийг яг тэр хугацаанд тэгж бодлогоор илүү одоо төлөвлөсөн жирэмслэлт байх тусмаа илүү тайван тэрний 2 жилийг үр хөвгтдээ өөртөө боловсралтай юм ирээдүйд дахиад би тэр 1 2 жилээ гэртээ суулаа гэд үгдгийн боловсроод дээрээс нь мөнгө олох одоо ямар нэгэн схем төлөвлөгөөгөө гаргах юм бол илүү үр дүнтэй гэртээ сууж чадах юм ч гэдэг юм уу. Илүү жил ирэх тусам нэг тийм туршлага суужлаа юм л да. Дэлхийн талаар юм ярьжсэн шүү дээ. Би болохоор эхлээд хүүхдүүдээ ер нь бол гэртээ би монголоор л ярьдаг. Ер нь гэртээ эзэр солонгосоор ярьж үзээгүй. Тэгэл хүүхдүүд ингээл бужигналтай ороод ирэнгүүтээ би ороод ирэхээр монголоор яриад гэрээсээ гараа явахаар солонгосоор ярьдаг л та. Сургууль зэрэгтэй ярьчаал. Сүүлийн үед айгүй анзаарч байгаа нэг юм яг хөө би монгол хэлийг хязгаарч мартаж болохгүй. Чи монгол хүүхэд ч гэдэг юм. Ямар нэг юм болохоор чи солонгос хүүхэдтэй адилхан байх хязгаарч алгагүй. Миний охин те монгол хүүхэд юм чинь чи ийм байх хэвээр ийм монгол хүн гэдэг чи ийм байдаг гэд ингээд тайлбарладаг байсан чинь одоо заримдаа хараад тахад бас хитрхи тхэн жоохон буруу юм лээ. Ягаад гэхээр тэр хүүхдүүд чинь би монголоор яриад байгаа ч гэсэн очоод би тэр солонгос хэрвээ ном уншдаг тэр маш олон мянган үг хэрэгэлдэг байсан тэр үгийн баялагтай хүүхдүүдийн хажууд миний хүүхдүүдийн үгийн баялаг маш цөөхөн байгаа байхгүй. Тэгэхээр тэр бас ялгуурлагдж байгаа тэр хичээл хийж байгаа тэр юун дээр яриан дээр ч юм уу ийм гарч байгаа. Тэгэхээр би бас амар мундаг монгол хэл заагаад байгаа гэж бас хэлж болохгүй юм билий. Тэгэхээр аль алийг хослуулах хэрэгтэй байх гэдэг тий. Тэр талыг бас бодлоо. Тэгэхээр ер нь бол бид нар ч одоо яг л энэ яваад байна шүү дээ. Энд ингээд төрөөд өссөн хүүхдүүдийн хувьд бол одоо ээж нар маань гараад угаасаа гарцаа байхгүй нөгөө хилийн хичээлийн ингээд хийлийнхээс өөр байрга байхгүй. Гэтэ үндсэн төрлөх хилээ хайчих гэхээр бас боломгүй байгаад байдаг тий. Тэгэхээр чи бид нар ч баг ингээд байгаа байхгүй. Ажил хийгээд өглөө би жишээ нь ингээд 5 цагт босоод 6 цагт ингээд цэцэрлэгийн багшийн гуйгаал өглөө гэхэд орой би баг 7-8-т оролцож гэртээ ингээл хүүхдээ цэцэрлэгээс аваад орно гэдэг чинь баг 12 цаг миний хүүхд 12 цагаас илүү цэцэрлэг сургууль дээр өнчтгөө чинь яалтчгүй би нэг үлдсэн эдгээр минутанд баг монголоор ярьж амжихаар чинь тэр хүүхд яалтчгүй монгол үгийн баялаг нь ингээд үнэхээр цөөрчдөг юм байна гэдгийг хараад анхаарч ер нь илүү тэр бас монгол хүүхдүүдэд зориулсан ном үлгэр дуутай ном ч юм тиймэрхүү юм байсан илүү олон биелэх гойсон. Ямар гоё юм бэ. За манай зохиолч нар сайн бодоод аваарэ. Гоё юм өглөө. За манай Батмагийн хувьд одоо Батмаа маань ер нь хэдэн хүүхэдтэй вэ? Тэгээ хүүхэд нь хэдэн настай вэ? Тэгээ дээрэс нь ер нь ээж одоо болохоос өмнөх Батмаа, ээж болсны дараах Батмаа хоёрын ялгаа юу байсан? Ялгаа гэвэл
байлгүй яг уу. Гинт ингээд одоо ерөнхийдөө явж байгаад тэгээд мэдээж ингээд төрчгөр чинь бас сэтгэл санаа янз бүр бүх юм чинь ингээд өөрчлөлт орчиж байгаа шүү дээ. Тэгээд байнга нөгөө гараад ажиллаж явж байгаад гинт ингээд гэртээ ингээд одоо шил төрөөл тий. Гэхдээ яг гэртээ ерөнхийдөө жирэмсэн байхтаач тэр төрсөн дараач тэр ерөнхийдөө ажиллаа гэл явж лээсэн л да. Даатгалынхаа ажлыг хийжсэн үү? Тий, даатгал. Тэгэхээр бас айгүй гоё юу юм бэ те танай ажил нэг юм цагт баригдахгүй. Тий, айгүй давуу талтай юм байна те. Бас нэг юм өөрийнхөө скетчрийг гаргаад буюу өөртөө хуваар гаргаж болно гэж болох нь зөв үү? Тий, болно тий. Тэгээд бас яг та компаниас бас харж үзэн ерөнхийдөө. Тий, ер нь л ажиллаа хийгээл явсан л да. Тий. Тэгэхээр харьцангуй бас бусад ээжүүдийг бодвол бол тэр нөгөө нэг юм гутраад байдаг үеийг бодоход гутраад гарсан юм байна шүү дээ. Ер нь бол гэтээ жоохон гутрах, жоохон завгүй байгаагүй юм байна те. Гутрыг гэж Олохгүй байгаад байсан юм тийм. Тийм юм шиг байна лээ. За одоо яаж яваад ер нь юм даатгалын ажил гэдэг юм руу орцсон бэ? Энэ их сонирн байна тий. Гуруулаа ингээд өөр он жилүүдэд ирсэн. Гуруулаа өөр ингээд төрлийн ингээд ээжүүд тий. Одоо ингээд кейсүүд нь бас ундаа зан характер ингээд одоо тий бусад бүх юм ингээд үзэл бодож ондоо штэ. Юу таагуурыг ингээд нэгтгэхэд нэг баг болчихвоо. Яг ингээд яг юугаа бодохоор хамгийн түрүүнд ингээд ер нь хин нэгэн өвтгөөр л яг бодож эхэлдэг юм байлээ гэртээ. Тэгэхээр хамгийн түрүүнд тийм биш нэг юм ихэд манай монголчууд гэдэг машинаа үзүүлээд байдаг нь өөрийгөө үзүүлдэг гэдэг шүү дээ. Тэр шиг хин нэгэн гэрт ингээд өвчтөө яг ингээд их юм зарлаг гараад ирэхээр ойлгоод би хүүхдүүдэд хамгийн түрүүнд хүүхдүүдэд даатгалж авах. Өөртөө биш зэ. Тэгээ хүүхдүүдэд за ямар ч байсан гинт өвтгөд л надад ингээд гаргаад ирэх ч мөнгө байхгүй юм чинь би ямар ч хэлсэн тэр жоохон мөнгийг ингээд нэг аргалж байгаа л би төлөөд байх юм бол ямар ч байсан дараа нь ийм асуудалд орохгүй гэдэг нэг тийм. Тэгээ хамгийн анх ингээд хүүхдүүдэд даатгалд оруулаад тэгээд өөрөө ороод тэгсээр нөх хүүхдүүдтэй бас арай өндөр даатгал хийгээд өөртөө аягүй багаар хийж байгаа юм аа. Тэгэж явж байгаад дараа нь яг нөгөө өөрөө сонирхоод тэгээд сонирхоод яг би тэгвэл ингэж өвтөөд ингэж ингэх юм бол яах юм болоо гэдэг нөгөө бодол маань хөтлөөд сонирхсоор агаад тэнгууд дараа нь тэр нөгөө даатгал яаж исэн хүмүүс маань хэлсэн л дээ чи ингэж ийм сонирхолтой ингэж энэ болгоныг мэдмээр байгаа юм чи ингэж бас сонирхож ингэж үзэж болно штэ гэд тэгээл ерөнхийдөө ингэж сонирхсаар агаа л орж исэн л да. Яг тэгвэл би тэр ажлыг хийхгүй байсан ч гэсэндээ надад хэрэгтэй учраас те тэр мэдлэг хуулийн мэдлэгтэй яг л адилхан хүн даатгалын мэдлэг авах юм бол би тэрийг ашиглаад эргүүлээд би өвдсөн мөнгөө бас олж авч болдгийм байж тээ үе гэдэг имийг ойлгож аваад тэгээл бас мундаг байна. Яг чаргуу 5 хүүхдээ ээж шүү. Хоёр дээр одоохондоо арай бодож амжаагүй байсан байх шүү. Байсан байх шүү. За манай одоо 90-д удаагүй тэг 3 жил осооч гинт даатгалгүй гэдэг. Юу хамгийн анх шүү. Тийм үү. Бусад хүмүүс ч одоо бие мэж өөрхөн амьтан тийм ингээд нөгөө оюутны амьдралаар амьдрал ингээд нөгөө түрүүн ярьсан нөгөө хар бар ажиллаж стадараа өстө ингэж галтардаа өстө жоохон байгаад явж байсан байхгүй юу. Миний найз бол өстө тэгээд юм шүү дээ. Үгүй шүү дээ. Би ирээд яг нөгөө хилний ийм асуудал байсан байхгүй юу. За. Тэнгүүд гэртээ байхаар амар татап байв нөгөө би ч нөгөө амар хөдөлгөөнтэй хүн чинь. Тэгээд буудалд ажилласан. Оо тийм үү. Уун за. Буудал. Бас нэг бас тэр чинь бас юутэй. Тэгээ буудлынхаа тэр нөгөө нэг сүжааны мэддэг. Тэгээ бас гэрээтэй. Танахаас би ийм авах учраас танад би ажиллаж байгаа гэдэг. Чи компани байгуулад ирэх юм. Компани байгуулад очихлоо. За. Тэгэхээр нэр хамгийн анхны хэлсэн амд хүрээгүй солонгосуудад харсан юм биш. Тэгээ буцаад гарсан л да. Мэдээж хэлэндээ бол хэлсэн амд хүрээгүй учраас би буцаад гарсан. Гэтэ яг миний хувьд болвол анх удаа тийм ажил хийж үзсэн. Тэгээд ёо аим хэцүү байсан яг үнэ ингээл хэд манай ингээд ер нь бол хамгийн гайгуудаа л ордог бахалтай тэр олон улсын буудалд ажиллаж байгаа эмэгтэйчүүд тийм намайг хараад таньж байгаа. Бас 5 жил байсан. Тийм тэгээд болвол яг үнэ ингээд амар ятарт юм билээ. Ядраа шүү дээ. Амар хүн дээр чи айгүй хэцүү юм. солонгослоо хүмүүс ч юм тийм шүү. Айгүй хэцүү юм байлаа. Тэгээд тэгтээ тэр мэдрэмжүүд надад
юу гэсэн одоо энэ мотивац гэсэн юм шүү дээ. Тэгэхгүй бол би тэдрийг ингээ мэдрээгүй байж байгаад тийм шүү дээ нэрээ. тийм. Мэдээж ингээд одоо энэ ажлыг ингээд хийж эхлээд ингээд түрүүчээсээ ингээд Солонгос Монгол ямар ч хийж эхлээд явж явах хугацаанд мэдээж даатгал хийлгсэн үйлчлүүлэгч маань эргээд ингээд өвдөг ч юм уу, эмнэлэг твтэг ч юм уу, бэлтгэмдэг ч юм уу тухайн үед ингээд хийлгээ явж байгаа юм чи эргээд ингээд эмнэлгийн одоо эмнэлэг твцсэн бол одоо эмнэлгийн ханзаарлыг буцааж байгаа ш. Түрүүчээс ингээд даатгалаа өгөөж ингээд хүмүүс ингээд аваад ирж байгаа байхгүй үйлчлүүлэгч маань. Тэгэл ерөнхийдөө энэ ажлаар ингээд үргэлжлүүлээд одоо хүртэл ингээд яваад ирсэн. Тий. За би Бадмагаас нэг ийм юу асуумаар байсан юм. Одоо яагаад Солонгос улс бол угаасаа даатгалаараа дэлхийд аюул алдартай. Юу манай Монгол улстай харьцуулшгүй тэр бол уусаа баг одоо бусад орныхон ч гэсэн ярьдаг. Тэгээд ялангуяа эрүүл мэндийн салбартаа бол бүр айгу манлайлагч штэ дэлхийд бол тий. Бүр Америкаас ч юм уу ингээд хаанаас ч юм бүр хүмүүс бүр зориод ингээд одоо ирээд эмчилгээгээр ирдэг араб мараб тийшраас. За тэгэнгүүт яг энэ одоо Солонгосын энэ олон гой даатгалууд хөгжсөн. Энэ одоо бүр ингээд тулцсан байна шүү дээ. Бүр ингээд тий. Ийм одоо тэр Samsung хийж байгаа гэж байж байгаа. Samsung одоо амь даатгал гэж байгаа тань тий. За тэр сүүлд нөгөө ямар гэтлээ бас нэг юм өөр ингээд янз бүрийн даатгал шүү дээ. Яагаад AI? Энэ юугаар ялгаатай? За тэгээд одоо сая чинь нэг тэгээд Samsung, Hyundai гэж Солонгос нийт одоо 30 гаруй Шинан, Минан гэж зүүндээ хэмжээ шүү дээ. Бүгд ингээд одоо шилдэг компаниуд л та. Тэгээ энэ бүгд чинь ингээд нийтдээ Солонгост 30 гаруй компани гэдэг байхгүй юу? За 30 гаруй компанидаа бас ингээд AI, Momo гэдэг янз бүрийн одоо жишээл ингээд компаниуд байгаа л да. Тэгээд бид нар чинь цаашдаа одоо 10, 20 жил, 30, 40 жил, 100 жил ерөнхийдөө ингээд алсыг одоо даатгалаа өөрсдөө бие ингээд өөрсдөө ингээд одоо яг даатгсан байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж эн чинь ингээд нэг дараа нэг одоо эмчилгээний мөнгөч гарлаа. Одоо юу байлаа гэхэд мэдээж алстаа мөнгө нь эргэж олгох нь чухал шүү дээ. Тэгэхээр энэ компани нь өөрөө мөнгөтэй бас хүчтэй. Тэгэл олон жилийн түүхтэй ах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд хаатай гэж байна тий. Би чинь ер нь хамгийн анх даатгалын одоо ажил эхэлж байх нь бол Hyundai Hesan гэдэг компанид байсан. Тэрний дараа ерөнхийдөө Samsung segment бас байсан нэлээд олон жил байсан. Тэгээ бас ахаад өөр Geo Korea гэдэг бас адилхан гэдэг олон компаниг ингэж удирдах ингэж харьцуулан хийж гэдэг тийм бас компани байж байгаад. Тэгээд мэдээж одоо энэ одоо даатгалынхаа ажлаар цаашдаа тэгтээ дөрөв би одоо ингэ цаашдаа ингэ угсаал миний одоо анхны мэрэгч боловч хамгийн сүүлчийн мэрэгч гэж өөр бодож явдаг байхгүй юу. Тэгээ энэ ажилдаа өөрөө энэ даатгалтай ажилдаа хайртай. Тэгээ энүүгээр ингээд одоо бахархаж явдаг. Одоо өдөө бол энэ 10-аад жил ингээд одоо энүүгээр хоолоо олоод ирсэн байгаа шүү дээ. Тэр утгаараа цаашдаа ерөөсөө нэгэн тал одоо энэ даатгалаар ингээд цаашдаа ингээд олон жил удаан ингээд амьдраад явах хамгийн одоо глобал одоо ингээд хүчтэй компаниг хайж явж байгаад дунд нь ерөөхдөө одоо компани ингэ сонгох одоо надад шаардлага гараад тэгээд явж тэгээд яг тэгж байх үед энэ компаниас ингээ скаут гэдэг манай компанид ирээд ажиллаач гэж санал аваад ямар гоё. Тэгээд энэ компани ерөөхдөө одоо сонгоод орсондоо үнэхээр маш сэтгэл өндөр байгаа. Тэгээ эндээ орж ирээд одоо заяа хулан хоёртойгоо ингээд нэг баг болоод ажиллаж байгаа бид гур. Тэгээд ерөөхдөө манай компани одоо анхны гадаад ажилчид ингэсэн. Тийм үү, ямар гоё. Өөр орны хүмүүс одоохондоо байхгүй байгаа юу? Тэгээд ямар гоё. Тэгээ Монгол дандаа бид гурав чинь одоо нэгсэндээ хамгийн анхны одоо гадаад ажилчид тэгээд энэ компанид одоо суралцах, одоо цаашдаа хөгжих маш олон суралцах зүйлүүд байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо бардам ингээд үйлчлүүлэгчтэй ингээд зөвлөгөөг нөгөөд ерөнхийдөө даатгалыг хийж өгөө цаашдаа угаасаа ингээд бүх ингээд санаа зовх зүйлгүй гээд зөвлөгөө нөгөөд явах бүр тийм ихтгэлтэй байгаа. За би нэг юм асууя тхөө. За би бол одоо ингээд нарийн ширийн одоо юм сайн мэдэхгүй. Одоо гэртээ хүүхдээ хараад байж байгаа. Нэг одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр ингээд явж байгаа нэг юм битээ юм байна тий. За тэгс чи яг наад шиг нэлээ олон ээжнэр ингээд бас бодож байгаа шүү дээ. Би чи ингээд урднаас ингээд өөр бас даатгал орчихсон. За ингээд жисэн чинь та гурвыг яагаад би сонгох ёстой юм? Одоо би та гурав рүүлшүүлэх гээд ирж байгаа хүн ингээ бодыг гурлээ. Та одоо гурав над дээр одоо ингээ зөвлөгөө өгөөд тий. За би одоо танад даатгуулахаар одоо өөр бусад газар даатгуулснаас би яаж ямар онцлог давуу талыг би авч чадах юм?
Надад тайлбарлаад өгөөч. Тэгээ би одоо даатгах уу яах вэ гэдгээ бодох гэдэг. За айгу гоё асуулт байна. Ерөнхийдөө яагаад өөр дээр чи хийх хэрэгтэй, яагаад танаа дээр хийх хэрэгтэй ингээд мэдээж өөрчлөлт зөндөө асуудаг л да. Тэгээ яг мэдээж тэр хувь хүний өөрийнх нь л асуудал л да. Сонголт тий. Сонголт л өөрийнх нь асуудал мэдээж энд чинь зөндөө л олон даатгал ажил хийдэг мундаг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө яг тэ яалтчгүй компани ямар компани сонгох нь бол угаасаа л яалтчгүй одоо ерөнхийдөө шилдэг компани сонгох нь угаасаа ойлгомжтой. Угаасаа тэгж хэрэгтэй. Мөн энэ за одоо жишээлбэл өөрөө одоо жишээл нэгэн компани одоо жишээл ингээд одоо зөвлөгөөг авлаа гэж бодоход энэ компани болгон чинь өөр өөрийн гэсэн одоо нэг одоо бүтээгдэхүүнүүд байгаа шүү дээ. Бүгд ер нь өөр өөрийн гэсэн онцлогтой, үнийн хувьд ялгаатай, чанар, үн гэд ингээд маш олон ингээд цааш ингээд нарийн ярих юм бол маш олон байдаг л да. Тэгээд ерөнхийдөө даатгал гэдэг чинь заавал ингээд их мөнгө төлөөд одоо би сард одоо миний даатгалууд айгүй их мөнгө гарлаа гэхэд тэрний хэмжээр надад ингээд одоо буцаж эргэж авах нөхөө олгор их гэсэн юм биш баг. Тэр ойлголт биш байхгүй. Яг бага мөнгөөр ч гэсэн өөрийнхөө одоо нөхөө олгор ихээр ингээд хийж бүтээж өгч болдог байхгүй юу. Тэр нь маш чухал тийм үү. Солонгос хүмүүс ч гэсэн ер нь ялгаагүй, монгол хүмүүс ч ялгаагүй. Тэр энд амьдарч байгаа одоо монголчууд ч гэсэн дадлаа утгаар нь зөв хийгээд бас ингээд бас дими гэхээсээ илүү одоо өөр за ер нь л өөрчлөлт асуудаг байхгүй даатгал нь одоо хэр сайн одоо хийгдсэн баамыг шалгаж бид нар чинь шалгаж хянжуулж байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө яг уу сайн хийгдсэн хүмүүс ч байна. Ерөнхийдөө жоохон дутууч бай эсвэл ингээд адилхан одоо бүтээгдэхүүн ингээд давхалцсан ч юм уу тийм зүйлүүд тохиолдол зөндөө байдаг байхгүй. Тэгээд ерөнхийдөө бид нар чинь тэрийг чинь хянаад аль болох энэ хүнээс бага мөнгө даатгалын сарын гардаг төлөлт нь бага хэрнээ эргэж нөхөө олгоно их ингэж хийж бидний одоо хийх ажил байхгүй юу. Тэгээд болож ажиллаад байна тий. Тийм болохоор ерөнхийдөө бид нар чинь аль болох тэрийг багаар хийж өгнө. Өөрөөс нь халааснаас гарах мөнгөнд багаар болгож өвдлөө гэхэд их мөнгө авах нь л угаасаа энэ зорилго байхгүй юу. Солонгос хүмүүс ч гэсэн ерөнхийдөө би сард одоо надад бүх даатгал байгаа гэсэн танаас бол сард даатгал мөнгө хэд гарахыг асуухад ер нь солонгос жоохон өндөр талдаа төлдөг байхгүй. Яг нөгөөт нь ингээд шалгаад үзээд ингээд өгөхөөр давхцсан одоо бүтээгдэхүүн зөндөө дээрэс нь тэрийг ингээд бид нар чинь ингээд даатгал мөнгөнд багасгаад бас ингээд сольж өгөх тийм тэгүүлүүд ихэд. Тэгвэл одоо би ч одоо өөр газар даатгалтай ингээд аягүй олон жил явж байгаа юм чинь ингээд юмаа ингээд шалгуулъя. Тэгээ бас давхцаагаагаа медиа хэрвээ магадгүй давхцсан бол би энийгээ чөсөө хийх буюу ингээд цуцлаад би өөртөө ашигтай даатгал руу орё гэх бол миний хувь хүний миний сонголт гэж болох уу те? Болов яах вэ? Гэхдээ танах нөгөө энийг хэлэхгүй байгаа л да валют нь өөрөөр байгаад байдаг гэсэн. Би тэгээд дана компани нөгөө нэг бас юуг асуу сонирхмоор байгаа юм да. Тий. Тэгээд бас нөгөө би ч одоо гэртээ хүүхдээ хараад байж байгаа гэж байхгүй юу? Тэгэнгүүт ингээд надад одоо цалин төлөв байхгүй. Яриа гэд нэг хэдэн төгрөг даатгалч өгч чи би эргээд би насны бүксэд тэтгэр гэдэг ах юм ахгүй. Тэгэхээр даатгалаас би хуримтлал юм уу ямар нэг юм авч чадах уу? Ер нь бол яг тэ нэг одоо даатгалын одоо доллар манайх ч одоо AI чинь долларын даатгал гэж байдаг байхгүй юу? Ерөнхийдөө одоо энэ тэгээд долларын даатгал гэж нэг тусдаа, воны даатгал гэж нэг тусдаа гэдэг юм уу? Тий, ерөнхийдөө нэг доллараар хийж болно, эсвэл воноор хийж болно л доо. За. Гэхдээ ерөнхийдөө нэг долларын даатгал голцоо бид нарын одоо амь даатгалаар юм уу? Эсвэл нэг тэтгэврээр хийгддэг даатгал байдаг байхгүй юу? Ерөнхийдөө банкнд ч юм уу эсвэл өөр газар хуримтлал үүсэх тэнгүүтээ одоо долларын одоо компани долларын даатгалаас хуримтлал үүсэх гэдэг бас хоёр янз байдаг байхгүй юу? Тэгээд тэрийг мэдээж хувь хүнд нь тохируулаад энэ хүн за одоо жишээл нөхөртөөрөө ч юм уу амь даатгал хийлгээ одоо би 2 3 хүүхэдтэй мэдээж ингээд ялангуяа солонгос айлуудыг харахад бол ерөнхийдөө гэр бүл бол одоо залуу хосууд ингээд хоорондоо гэрлэлээ шүү дээ. Хамгийн түрүүнд хийдэг юм нөхөртөөр одоо амь даатгал хийгээд одоо хурмаа их ч гэдэг юм уу те гэрэлтэй батлуулсан ийм тохиолдол зөндөө байдаг байхгүй юу? Тэгээд манай монголчууд яг хуу ерөнхийдөө даатгал аюу сайн сүүлийн аюу мэддэг болсон. Өөрөөсөө амь даатгал аюу сонирхож ингэж заалгана. Бас тэр амь даатгал хийх одоо зүүнаар хийхийг хооронд доллараар хийх юм бол бид нар ч ингэж ханшийн зөрөө ч юм уу одоо юмны үн гэсэн өссөн хэрээр доллар чинь одоо вон чинь одоо жишээлбэл жоохон одоо үнцнээ унах чинь эсвэл төгрөг манай Монголд бол төгрөг одоо ингээ унаад байгаатай адилхан сүүлийн үед вон бас ингээ жоохон унаад байгаа байхгүй. Тийм болохоор солонгосчууд өөрсдөө ч гэсэн монголчууд ч гэсэн ерөөхдөө долларын даатгал ингээ сонирхож эхэлж байгаа байхгүй юу. Нэгэн тал одоо ингээ хуримтлал үүсгэж ч юм уу эсвэл амь даатгалаа хийлгэх ч юм уу тийм ийм тохиолдолд ерөөхдөө
одоо бага жилээр их жилээр гэдэг тэр тухайн хүнтэйгээ ярилцаад өөрсөнтэй ингээд зөвлөцөд хийж өгдөг. Би нөгөө саяхан яг одоо ингээд аим даатгал гэдэг урд нь зөндөө сонсч байсан. Гэтэ миний хувьд болохоор нөгөө монгол хүний нэг сүсэг бишрэл байгаа гэдэг юм. Юу байгаад гэдгийг нэг юм муу ёртой ингэж бодогдоод байдгаас аахгүй юу. Эмичгүй яг над чиг бодолтой хүмүүс аягүй байхыг үгүйсэхгүй те. Би ч аягүй үлсрэхээ дээрс нь аях ирсэн хэлсэн те. Тэгээс чинь саяхан манаа нэг таньдаг найз маань өнөөдөр таны амьдрах хамгийн сүүлийн өдөр байвал та юуг амжуулж чадах вэ гэсэн пост хийсэн байхгүй юу? Үснаа. Яг заяа нүдэн харагдаад. Тэгээ би яа нэр үнэнгээсээ. Тэгээ би яа бодсон гэсэн чинь хэрэг би ингээд өччих юм бол за надад ингээд миний дуртай мэрэгжээл те ингээд яг худлаа өнө ингээд хүсэл мөрөдлөөр амьдарч байсан ингээд цаг хугацаа эргээд ингээд дурсамж бол айгүй олон юм. Тэгээд ямар ч гэсэн айгүй гэж уурлаж хомдоочсон хүмүүсээс ингээд уушлал мөршл ингээд хөсөх байх. Гэтэ баярлсан хүмүүстэй талархлаа илэрхийлэх байх гэсэн хамгийн түрүүнд хүн ер нь тэр нар бол яг байх нь байх заяа. Тэр бол ер нь 100-ны 1 10% юм шиг байна. Зүрийг тэр бодол. Яг тэрийг ингээд өөр төрөө бодоод утсан чинь. Тэгэнгүүтээ зүгээр 90% нь яг гэр бүлээ бодож байгаа хгүй өөр хөхтэй. Нөхрөөсөө илүү хүүхдүүдээ уучлаарай ханаа. Тэгснэ юу бодсон чи яана ятаж би ингээд амь насаа даатгуулсан байсан бол хитэн төгрөг үлдэх юм болоо ч гэх юм. Тэгж бодсон юм байна. Тэгснэ нэрээ бас муу яр биш үсэн бэ шүү гэж бодох шиг та. Тэгснэ за дараа энийг судлаа даа гэж. Яг тэгж бодсон энэ айгуу тийм сонирхолтой. Ер нь амь даатгалч гэж хийцэн байхад за ер нь өгсөн ч гэсэн санаа амар өгөх штеп. Яг бол за би өгсөн ч гэсэн миний ард үлдэж байгаа хүмүүстэй би бас юм үлдээгээ явж байгаа шүү дээ гэдэг утгаараа сэтгэл санааны хувьд эн чинь өөр ингээ хаппи болчихж байгаа болохоор өгөхгүй удаа явдаг байхгүй. Нэг юм ч байна. Түрүүнээс хойш. Миний хувьд болохоор яг үнэнгээ хэлэхэд тэр аим даатгал хийж байгаа гэхээр нөгөө солонгос кино шиг юм бодож орж ирж байгаа шүү дээ. Сайхан орж ирсэн. Яг очиж утсан. Орж ирэл хүүе надад аим даатгал хийсэн байх гэдэг гэж бодсон. Нэрээ шиг 3 жилийн өмнө тэгээд өөрөө даатгалаа хараад ойлгохгүй юм чинь. За одоо угаасаа тэгэл хийсэн бол да явах тэл гэж бодлоо. Тэгээд хүн чинь ер нь бол яг цагаад болохоор бас итгэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Нөхөртөө итгэхгүй бас эвгүй. Ер нь нөхөрнөөс ишгэлтэй итгэхгүй яаж байгаа. Шалгамаар гэдэг юм чинь даатгал матгалаа мэдгүй байгаа байхгүй би. Тийм шүү дээ. Тэгээ бодож явахдаа тухайд хэлээгүйсэн л та. Гэхдээ тэр аим даатгалыг эргүүлээд би өөрөө даатгал ажилд ороод өөрөө хийсэн. Өөрөө хийсэн. Нөхөртөө ч хэлсэн өөрөө ч хийсэн. Яагаад вэ гэвэл битүүрийн хувьд бол энэ чинь бол хүүхд чинь хариуцлага байна. Битүүрийн хувьд тийм. Хоёулаа хамт аялаар явж байгаа байхгүй болчихлоо хүүхдээ яах юм. Шууд бид тэр л толгойд орчихсон. Тэгэхээр миний хувьд бол ер нь яг ихэвчлэн нөгөө нөхөр дээрээ хэлэх нь гэж ярьдаг юм хэлээ л дээ даатгалыг бас сонирхол болгодог. А миний хувьд бол аль нь тэнцүү бид нэр угаасаа юу авч явах хэрэгтэй. Тийм шүү дээ эргэдэгш авч явах хэрэгтэй байх гэдэг үгнээсээ уулын зөвхөн манай нөхөр дээр байсныг салгаад битээ хуваагаад 50 мөнгөн дээр хэмнэлттэй хоёр талдаач ингэж хийсэн. Би энэ дэвтэлцээ. Тэгвэл энэ аим даатгалыг чинь дээр би буруу ойлгосон нь харин зөв. Миний ойлгосон. Яг муу ёрлоод гэж бодсон чинь дээр бас хөөх ингээд тэтгэврээр авч болно шүү дээ. Их юм бас сайн ёрч юм шиг байна. Ерөнхийдөө одоо ингээд насан залуу байгаа шүү дээ. Залуу байх тусмаа ялангуяа аим даатгалыг ер нь эрт хийлгэснээрээ тэрийг одоо аим даатгал хийлгэж байгаа шүү дээ. За ингээд төлөх ёстой хугацаанд төлөө дуусчлаа. Тэрийг хэдэн жил явах нь тийм үү? За ерөнхийдөө бол 5 жил өөрийн чинь сонголт байхгүй. 5 жил, 7 жил, 10 жил, 15 жил, 20 жил гээ явдаг. Дээд нь 25 жилээр хийдэг байхгүй. За тэгэнгүүтээ за ингээд төлөөд мэдээч насан залуу одоо төлөх хугацаанд төлөө дуусчлаа. Тэрний дараа би заавал өгсний дараа авах биш. Тэрийгээ өөрөө тэтгэр болгоод хувиргаад одоо бид нар ингээд сар бүр одоо тэрийгээ сараар авах уу, эсвэл 3 сараар авах уу, эсвэл жилээр авах уу өөрийнх нь бас сонголт. Эсвэл жилд нэг удаа авах уу, эсвэл 3 жил нэг удаа авах уу гэж бас өөр чинь сонголт авахгүй. Тийм үү бас авахтаа хүртэл янз бүрээр авах. За тэгээ авахтаа болохоор ямар гоё. Дээрээс нь бас нөгөө нэг энэ солонгос шин татврын орно шүү дээ. За тэр чинь ялангуяа аим даатгалыг татваргүй буцааж авна. Одоо буцааж олгож авлаа гэхэл. Тий. Тэр нь айгуу давуу талтай юм наа. Тэр нь юу вэ гэвэл үнэхээр чухал. За бид нар одоо жишээл нэг за банкнд ч бай, эсвэл нэг одоо үнэт цаасанд одоо хуримтлал үүсгэсэн ч бай гэж бодъё л доо. Тэр чинь за яг хэрэгтэй үедээ авлаа дуусаа.
Гэхдээ авсан ч гэсэн татвартай жишээлбэл. Тэгэхэд энэ амь даатгалд одоо хуримтлал үүсгэсэн чи тэр мэдээж дараад нь хэрэглэх одоо юмуд нь бүгдөө янз бүр байхгүй олон төрөлтэй. Тэрийг бол тухайн хүн өөр ингээд одоо жишээл ингээд соргиасаа та ингээд зөвлөгчдөөгөө хоорондоо тийм ингээд өөрийнх нь одоо хүсний дагуу хийгдэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ мэдээж энийг ингээд төлөө явж явах за 10 жилээр хийсэн байлаа гэж бодъё л доо. За нэг 2 жил эртээ төлөө явж итэл за нэг 8 жилд үлдсэн байлаа гэхэд за 2 жилийн хугацаанд одоо хор тавдар тусах ч юм уу эсвэл одоо нөө сүүлийн чинь нийгмийн одоо нөө идэж уух одоо жишээл ингээл стресс ашиглахад өвчин ч аягүй залуучсан байгаа шүү дээ. Тэгээ харуулт өгч юм уу эсвэл ингээд толгоон дээр юм одоо ингээд гинти аваар асуух гэж тийм мэдээж янз бүр ингээд бэртэл гимтлэр одоо жишээлбэл одоо тэтгэврийн одоо 50% та нэг 80% 50% гэдэг тийм байдаг байхгүй юу? Одоо бэртлээ 50 одоо имлэгээс одоо тийм онш өгдөг байхгүй юу? Та юунууд хөдөлмөрийн чадвараа 50% 50% та тэнцээ гэдэг нэг тийм онш өгсөн тохиолдолд одоо нөгөө нэг даатгал чинь үлцээ одоо 10 жилээс 2 жил жаад тэр оншийг авцсан шүү дээ. Одоо нэг одоо хор тавдар ч юм уу туссан чинь бас тэрэндээ хамаардаг байхгүй юу? Үлдсэн 8 жил нь компани төлж байгаа байхгүй юу? Тэгээд 10 жил боллоо. Тэгтэл 10 жилийн дараа өгөх ёстой нэг одоо өөртөө чинь гарч мөнгө чинь компани анх амлсан мөнгөө яг адилхан тэгэл өгнө. Компаниас тэр нь маш ашигтай. Тэгээд ерөнхийдөө өмнө нь одоо ингээд даатгалаа хийлгээд яг тэр энэ юг аваад явсан үйлчлэгч зөндөө байгаа. Тэгээд өмнө амь даатгал хийлгэж байгаа мэдэр хүнд маргааш юу тохиолдох хинч мэдэхгүй шүү дээ. Заавал ингээд хөгшроод ингээд харваал эсвэл ингээд хөгш одоо сүүлийн үед чинь цаг агаарын ч эсвэл янз бүрийн ажлын байран дээр ч гинтийн ослоор ч амь насаа алдах хинч үүсэхгүй ш жишээлбэл тэгэхэд одоо ингээд төрөөс одоо үнэхээр ингээд боддоор ингээд даатгалынхаа ингээд амь даатгал одоо нас уралтын одоо мөнгө аваад ч юм уу ингээд янз бүрийн тийм даатгалынхаа үр өгөөжийг аваа явж байгаа хүмүүс маш олон байгаа. Солонгос ч монголчууд ч. За нууц биш бол одоо 12 оноос хойш гэхэр чинь биш 12 он мөн тийм эсэ тийм. Тэгэхээр чи 16 14 жил бараг даатгал. Тий одоо нэг 13 жил гарантай болж байгаа. За тэгэхээр яг одоо өөрөө чинь үйлчлүүлэгч нар ер нь хэдийн тоон дотор байдаг вэ? 2 он 4. За олон байгаа багцаагаар за багцаагаар нэг 10 жилийн юу гэхэд нэг 3000 гаруй үйлчлүүлэгч. Монгол солонгос хоёул ерөнхийдөө 50% солонгос 50% монголчууд мундаг юм аа. За ийм л дуршлагтай 10 хэдэн жилийн хүн байгаа юм байна. Тэр юу гэхээр яг л бидний ярьж байгаа даатгалын маань юу дэ жоохон уйлдах байх. Гэхдээ бас түрүү ярьсан эмэгтэйчүүдийн сэдв, ээжүүдийн сэдвтэй маань бас жоохон уйлдаж өгнө. За юу вэ гэхээр охтуудаа би бусдын төлөө айгу хариуцлагатай нэгэн байж чаддаг гинэ. Би өгсөн амлалтаа биелүүлдэг, би ажилдаа хариуцлагатай байдаг, би өөр хүүхдүүдтэй сайн ээж байдаг, би хайр ээжтэй сайн гэргээ байдаг. Гэтэ би өөртөө яг хэр үнэнч байдаг гэлээ. Би өөртөө яг өгсөн амлалтандаа үнэн ч яг байж чаддгүй гэж асуудаг гинэ. За энэ асуултыг би таагаараас асуумаар байна. Тэгээд тэр нь болохоор та нар заавал уртаар хариулах шаардлагагүй. Нэгээс 10 гэдэг оноо өгдөг штэ. Хэдэн оноо вэ? Яг нэг хэлэхэд би тэн дээр бол 10 өгч чадахгүй гэж байна өөртөө бол. Яаж хийж байгаа л ерөөхдөө ингээл хүн хичээн л дээ. Тэгээд ч ингээл одоо завгүй байх ч юм ингээд өөртөө одоо өөрийгөө амраандаа гэл амлчаал одоо шил тэнгуүт ингээл одоо шил амралтын өдөр яаж гэртээ ингээд амрыдаа гэхэд ингээл нэмэгдэл ажиллааг явцсан байдаг ч юм уу тий. Тэгэхээр ингээл өөрийгөө бас л ингээл өөртөө амлалтаа бас ингээд амлаад тэр хэдэн оноо өгөх юм? 7 оноо. Яг хүн чанар хүүхдүүд дээрээ бол би 10. За. Санхүү яг нөгөө амжуулах хүүхдүүдийн яаж байгаагаар амжуулах санхүү одоо ажил мэргэжлийнхаа хувьд бол би нэг 7 нэг тиймэрхүү бол. Би бол 10-аас 10 байна. За. Би тэгж бодсон. Яг төлөвлөгөөний дагуу явж байгаа ер нь бол. Яг шалгалтандаа ч тийм. Тэгээд дараа нь араас нь одоо наадмын тэгээд бас бүх юу одоо юу ярилцсан юмныг араас нь яг явуулах. Яг явж байгаа. Өөрийгөө ч амрах гэдэг амраадаг. Гайхалтай. Бүгд одоо заяагаас сурцъя. 10-аас 10 болцгоё. Тэгэхээр яагаад ихээр би бас энийг ингэж яагаад энэ асуултыг асуусан бэ? Ер нь түрүүнээс хойш яагаад ингэж Солонгост ирээд ингэсэн те хөвчлөлтэй болон шантармаар үе гэдэг ийм олон асуулт. Энэ бүгдээрээ ер нь хүн өөрөө өөрийнхөөдөө өгөх амлалт гэж нэг юм байдаг гинэ. Хувь хүн болгоо. Ер нь бол
эцээцэд одоо ингээд хүн чинь хорвоо ертөнцийн ганцаараа ирдэг, ганцаараа буцдаг. Тэгэнгүүт хүн гэдэг амьтан маань өөрийгөө сонсох, өөрийгөө хайрлах, магадгүй өөрийгөө даатгуулах ч гэж болно тийм ээ. Энэ бүх юм маань нэг юм цэг дээр огтлцдаг байх ёстой юм болов гэж бодохоор бүгд л энэ бас өөрийгөө одоо даатгуулна гэдэг чинь бас өөрийгөө хайрлаж байгаа илэрэл юм болов шүү дээ. Ер нь тийм үү? Магадгүй энэ өнцгөөс хараад бас болохоор байгаа байхгүй тий. Тэгэхээр үзэж байгаа ээжүүдээ яг тантай адилхан 4 эмэгтэй энэ сэдвээр өнөөдөр ч ингээл гоё хөгжөлтэй ярилцлаа. Тэгэхээр та ч гэсэн бас яг энэ асуултыг өөрөөсөө асуугаад яг 10-аас хэдэн оноо өгч чадах вэ? Хэрвээ та өнөөдөр энэ оноогоо дутуу байгаа бол 3 оноогоо яаж нөхөх юм? Яаж нөхөх юм гэдэг бодох хэрэгтэй байгаа тийм. Тиймэр байгаа байхгүй. Тэгэхээр бас энэний хамтлаг зорилттой алхмуудыг хийх хэрэгтэй юм болов гэж боддог болсон. За тэгээд манай подкастны нэг уламжлал байгаа охтоо да. За ямар уламжлал вэ гэхээр манай подкаст бол ер нь бол урлаг уран сайхан юм уу? Аль эсвэл манай подкастт оролцож байгаа одоо тий инфлюенсерүүд юм уу? Ямар нэгэн байдлаар хин нэгэн хүнд ингээд үлгэр дуурайл үзүүлдэг, амжилттай яваа хин нэгэн хүмүүсийг өөрөөр оролцуулдаг. Өнөөдөр би та гурвыгаа тий бусдын сайн сайхны төлөө нэгдсэн Солонгост амьдарч байгаа ээжүүдийн төлөө л болохгүй юу? Яг тэр утгаараа та нар маань өөрсдөө ялан гарцсан маш мундаг амжилттай байгаа бүсгүйчүүдийн төлөөлөл учраас урьж оролцуулсан. Тэгээд манай нэвтрүүлгийн маань нэр болохоос MSM Talk гэдэг одоо яг энэ нэр байгаа шүү дээ тий. Тэгээд энэ болохоор Mongolian Super Mom гэдэг нэрний дурчлал. Эсвэргээрээ бас Mongolian Superman гэсэн бас нэр байна. За тэгээд манай нэг уламжлал юу гэхээр энэ олон мундаг бүсгүйчүүдээс тэгээ энэ олон мундаг оролцогч нараас үзэж байгаа хэн нэгэн хүн ганцхан зүйлийг олж аваад тэрийг амьдралдаа хэрэгжүүлээд тэр нь гоё мотивац болоод тэр амьдралынх нь уртын хугацаанд гэрэлтүүлээсэй гэж боддог байхгүй юу. За тэгээд та гурав маань урлагийн нэг гоё номер үзүүлнэ. За тэр урлагийн номер нь юу ч хийж болно. Яасан бэ миний найз хаашаа авах вэ? Дуулж болно, бүжиглэж болно, шүлэг уншиж болно, чин сэтгэлийн яриа өгж болно. Магадгүй энэ дээр гараа бүжиглэмээр байснаас нь холдуулж болно биднийг тийм. Тэгээд одоо AI гэхээр ер нь бол AI гэх юм уу AI гэдэг нь ChatGPT AI гэдэг аягүй тийм орчин үеийг таагуур бодлоо байна шүү. Их Монгол улс байгуулагдсан 820 жилийн ой Их Монгол улсын тусгаар тогтнол эрх чөлөөг сэргээн мандуулсан 115 жилийн ой Ардын хувьсгалын 105 жилийн ой, ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, үндэсний баяр наадмын халуун мэндийг нийт монголчуудаа өргөжүүлээ. За баяр наадмын хүргье. Я баяр наадмын хүргье. За баярлалаа. Ямар мундаг авьяастай охтууд вэ? Та нар ч үнэхээр яах юм аа. Ондөр шүү. За манай подкаст ер нь болоос өндөрлөх тийшээгээ хандж байгаа. Гэхдээ бас магадгүй би та гурваасаа ингээд нөгөө ярмаар байсан зүйлийг нь асуугаагүй өнгөрөөцөн зүйлээс байж магадгүй байх тийм ээ. Тэгэхээр та гурав маань ингээд нэгээрээ сайхан ярмаар байсан зүйл байвал эсвэл одоо Солонгостойгоо монголчуудтай зориулаад ижлэгэн бас ээжүүдтэй зориулаад хэлмээр байгаа зүйлүүд байвал хэдий бид нэр одоо Солонгос улсад гадаадд байгаа ч гэсэн тий Монголд одоо Солонгостойгоо монголчууд маань яг нэг гэр бүл шиг байгаасай гэж аягүй хүсэж байгаа. Ямар гоё вэ? За амжилт манайхаа. За би хэлээ. Би ч гэсэн бас зайтай санал нэг байна. Ер нь ямар ч түр хугацаа гарч ирсэн бэ? Удаан амьдарч байгаа ч нэгнийг ээж байгаа хүн гэдэг үүднээс нь илүү хайрлж, илүү хардаг, бие биендээ илүү тусалдаг байгаасай л гэж хэлсэн да. За маш баярлалаа. За би нэг үг хэлмээр байна л да. Энд ирээд одоо ингээд олон жил ингээд нэг салбарт ажилласныхаа одоо нэг юунд харахад за энэ доо монголчууд маань даатгал гэж үнэхээр чухал шүү. Дээрэс нь мэдээж бид нартай заавал холбогдоо, заавал даатгалаа хийхгүй байсан ч гэсэн үнэхээр шалгуулаад тэгээд хэрвээ нөгөө нэг одоо жишээл үнэтэй даатгал төлөөд яваад бол зайлшгүй шалгуулаарай гэж хэлмээрээ мөн бас одоо сүүлийн үед
мундаг одоо энд хэл усаа сураад ингээд бас мундаг гой ажил хийгээ явж байгаа залуучууд ч эмэгтэйчүүд ч зөндөө байна шүү дээ. Магадгүй бид нартай хамт ажиллах сонирхолтой ч манай компанид ирж ажиллах сонирхолтой ч юм уу. Тийм хүмүүсийг бид нар хизээ түлээж авах бэлэн байгаа шүү. Хамтран ингээд ажиллаад бас энэ гоё компанид ийм бас баян мундаг компаниас ингээд ажиллаад адилхан ингээд мөнгө олоод тэгээд ингээд өөрсдөө хөгжүүлээд бас явуулаас гоё штэ. Тийм болохоор хизээд холбогдоод ирээд гоё суралцаад хамтраад яваасай гэж хүсэж байна. Ямар гоё юм бэ те. Бас цэцэгсэг сайхан ингээд дэлгэрмээр байна гэж шүү дээ те. Хамтдаа бас гоё нэг бас гоё ажил төлөв явмаар байна шүү дээ. За илүү яг ямар гоё юм бэ. Баярлалаа. Яг ингээд подкастаас дуусгах гэсэн чинь бас нэг асуулт тутуу байсан юм байна. Уучлаарай. Та гурыг бас ингээд хурдан 50 явуулмаар байна. Яа танаа багийн чинь нэр болохоор нөгөө AI компани даатгалын Монгол одоо баг Бадмарк гэдэг нэр хүчсэн байсан тий. Энэ нэрийг нэг гоё бадамлуулаад нэг сайхан тайлбарлаад өгөө. Энэ нэрийг манай хулан өгсөн Бадмарк хулмаа тайлбарлана. Бадмарк гэхээр хамгийн түрүүнд би болохоор яг санал толгойд орж ирсэн нь болохоор тийм улаан өнгийн яг үн тэтлэл ямар гоё харагддаг вэ? Эхлээд тэр гоё нүд дулаан тэр үзэсгэлэнтэй эхлээд тэр дүр төрх орж ирсэн байхгүй. Тэгээд яг Бадмарк гэдэг чулуу шиг үргэлж одоо гялалцаж гялтганаж хүн болгон тэрийг ингээд нэг хүсдэг штэ. Яг тийм байгаасаа гэдэг яг хамгийн анхны нэг толгойд орж ирсэн бодол бол тэр юм. Түүнээс утга бол бүр илүү өргөн гоё галын дөл ер нь бол ариун өргөн утгатай хаалаг гэж орж ирж байгаа юм шүү дээ. Хаалаг ариун нандин Ямар гоё юм бэ те. Тэгэл ерөнхийдөө нэр нэлээд бодсод гуруулаад байл угаасаа л энэ дээр л тавцаад байна. Ямар гоё. Компаниас ерөөсөө бид гурав чинь одоо MG баг гэж MG баг Монголыг авчиж байгаа шиг ингээд будаад яг тэгвэл AI компанийн одоо тий Монгол гэдэг бас энэ сайхан одоо манай эх орныхаа бас нэрийг ингэж гоё гадны сайхан одоо салбарт бүр ганцхан солонгос шин чинь бүр олон улсын глобал гэсэн шүү дээ тий. Тэгэхээр бүр ингэж олон улсын одоо багууд дунд бас ингэж гоё өндрөөр өргөж яваа таагуудаас ажлын амжилт хүсье. Өнөөдөр бас цаг заваа зарцуулаад холоос бас зориод ирсэн таагуудаа чин сэтгэлээсээ баярлаа. Тэгээд гэр бүлд нь аз жаргал эргүүлэх хамгийн гол нь бас тий одоо хүсэл мөрөөдөл болгон дандаа биелээсэ гэж дандаа яг одоо нэршгээ дандаа бадамлаж Бадмарк байгаасай гэж хүсэж байна. Тэгээд бидний ярилцлагыг эхнээс нь дуустал нь үзэгч та бүгдээ бас маш их баярлалаа. Магадгүй та даатгалын үнэхсэн яагаад өөрийгөө даатгуулах ёстой юм. Хэрвээ та гэртээ хүүхдээ хараад сууж байгаа бол энэ цаг хугацаа бол ямар үн цэнтэй бэ гэдгийг бас бидний ярианаас та ганцхан зүйлийг олж аваад өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж чадчихвэл энэ бол өнөөдөр бид дөрвөн энд сууж байгаа хамгийн гол зорилго шүү гэж хэлмээр байна. Тэгээд элэг нэгт Монгол ахын дүүс та бүгд маань баяр наадмаараа сайхан наадаж сайхан баярлаарай. Тэгээд та бүгдээ дараагийн дугаар хүртлээ бүр баярлалаа. Баяртай гэж хэлье. Мэдээж танд таалагдсан юм бол лайк and subscribe дараад тийм маш дараа манайхаа баярлалаа манайхаа баяртай.